За өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Зариг эмийн сайт мэдээллийг авилгатай тэмцэх газраас шууд дамжуулан үзүүлж байна. За авилгатай тэмцэх газар төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг одоо ирэмблэн гаргасан байна. За энэ асуудлаар бид тус газрын судалгаа шинжилгээний албаны дарга шинэ хоёроос тодруулах хүргэн танд өдрийн мэнд хүргэе. За энэ судалгаанд одоо хаанхын ямар газрын нийт хичнээн байгууллагыг хамарсан энэ судалгаа вэ? Судалгаанд нийт хичнээн иргэд оролцсон бэ? Судалгааны дүнгийн талаар та мэдээлэл өгөөч. За энэ судалгаанд засгийн газрын бүтцэд ордог нийт яамдууд, агентлууд, тэгээд аймаг нийслэлийн засаг даргын тамга газрууд нийт 62 байгууллагыг хамруулсан. Судалгааны эхний хэсэгт. Судалгаа нь 2 хэсэгтэй. За тэгээд судалгаанд нийтдээ 9555 хүн оролцсон, асуулга өгсөн. Энийг 3 хэсэгт хувааж болно. Энэ улсуудын нэгдүгээрт сая яригдсан 62 байгууллагаар үйлчлүүлсэн иргэд эсвэл аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд. За хоёрдугаар хэсэг нь болохоор энэ 62 байгууллагад ажилладаг төрийн албаагчдын хөрстөө байгууллага үнэлж байгаа. За гуравдугаарт энэ байгууллагуудын бодлого боловсруулахад оролцдог, шийдвэр гаргахад оролцдог хөндлөнгийн тийм судлаачид, тийм ээ, эрдэмтэд, сэтгүүлчид гэх мэт ийм улсуудыг шинжиж жин журмаар оролцуулаад ингээд энэ судалгааны дүн гарсан. За 2018 оны дүнтэй харьцуулах юм бол нийт 62 байгууллагын шударга байдлын үнэлгээ бол өссөн. 5.4 пунктээр өсөж байгаа. Энэ бол засгийн газрын бас бодлого үйл ажиллагааны нэг эерэг үзүүлэлт болж харагдж байгаа. За ер нь бол энэ үнэлгээг 1-ээс 100 баллаар үнэлж гаргадаг. Хүмүүсийн одоо энэ санаа бодлыг бол тоогоор илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгээд үзэсгэлэр хамгийн дээд нь бол 83.7 оноо гэж гарч байгаа. Хамгийн доотлол нь бол 64.8 гэж гарч байгаа. Энэ хоёрын хооронд бол энэ 62 байгууллага ингээд эренбэлэгдсэн байгаа. Судалгааны гол зорилго бол байгууллагуудын ингэж эренбэлэгтэй биш юм. Тэгвэл юун дээр алдаад байна, юун дээр одоо ингээд бас дутууд улмаг байснаас болоод энэ авилгын эрсдэл үүсэж байгаа гэдгийг л бол тогтоох. Тэгснээрээ энэ бол цаашдаа авилгын эрсдлээс урьсан сэргийлэх үйл ажиллагааг аль байгууллагад ямар үйл ажиллагаанд ямар чиг үүрэгт нь хүнд чиглүүлж хийх вэ гэдгийг ингээд тогтоох бол зорилготой. За ер нь бол авилгын эсрэг хуулинд авилгатай тэмцэх газар нь энэ төрлийн байгууллагаас үйлчлэгээ авсан иргэдээс энэ санал бодлыг авч дүгнэлт гаргаж олон нийтэд мэдээлэх гэсэн ийм чиг үүрэг зааж өгсөн. Энэ чиг үүргээ бол нэгдүгürt хэрэгжүүлж байгаа. Хоёрдугаарт засгийн газрын хэрэглэх газраас энэ эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг жил үрийг дүгнэхдээ нэг үзүүлэлт болгож энэ ашигладаг судалгааны дүнг. За тэгээд түрүүн би хэлсэн ер нь бол авилгатай тэмцэх газрын өвчний болцоо бол бас хязгаарлагдмал. Тэгтэл нөгөө талдаа бол төрийн байгууллагын цар хүрээ тэнд ажиллагчдын цар хүрээ бол их өргөн. Жишээлбэл төрийн 4200-аад байгууллага Монгол улсад ажилладаг шүү дээ. Бид бол зөвхөн 62 байгууллага ингээд хамгийн дээдлэлд ажилладаг 62 байгууллага ингээд аваад судалгааны дүн гаргаж байгаа. Хоёрдугаарт үндсэндээ одоо 493 мянган ажиллаж байгаа. За эндээс бол 40 мянган хүн асаа өгдөг л дөө. Тэгэхээр бид бол энэ олон тийм ээ олон байгууллага хүнд бол хурц ажиллана бол их төвөгтэй учраас эндээс одоо алинд нь чиглэж эрсдлийн өндөртэй байгаад нь чиглэж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй тийм ээ. Тэгээд тэр нь үүднээс л энэ судалгаа хийж байгаа юм практик ашиг бүгдэлтэй зөвл тэрнээс биш нэг хэдэн байгууллагыг ингээд эренбэлэх бол тийм сонир биштэй янз янзын ийм үнэлгээ бол зөндөл гардаг. За таны одоо саяны хариултаас тухайлбал одоо энэ судалгааны хамгийн бага оноо буюу 64.8%-аар гайлийн ерөнхий газар, за тэрний дээхэн талд одоо иргэний нисийн ерөнхий газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, татварын ерөнхий газар, зам дээр хөгжлийн яам гэх мэт одоо энэ байгууллагууд нэлээд одоо сүүл мөшгсөн юм дүнг үзүүлсэн байна л да. Тэгэхээр та одоо шударга байдлаар бага үнэлэгдэж байна гэдэг нь авилгын эрсдэл тэр хэрээр өндөр байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр та бүхэн бас эдгээр байгууллагууд руу чиглэж ажиллах нь илүү одоо нэмэгдэх байх уу?
Итгэлгүй яг одоо сая хэлснээр энэ байгууллагуудад илүү анхаарч ажиллана гэсэн үг. Ер нь бол энэ зөвхөн одоо энэ жилийн судалгааны дүн биш. Тийм ээ 2015 оноос хойш яг энэ аргачлалын дагуу бид нэр 4 дахь удаа хийж байгаа юм л да. Тэгэхээр ингээд 4 жилийн дунджаар аваад үзэхээр бол ер нь ингээд нэг тийм байдал нь сайжирдаггүй байгууллагууд бол ингээд шигшгдээ гараад ирж байгаа юм л да. Ингээд 4 жилийн дунджаар бид нэр ингээд аваад үзэхлээр жишээлбэл Баян-Улгийн аймгийн засаг дарганы хамгаалалт газар, Дундгов аймгийн Ховд аймаг, Гайли ерөнхий газар, Өмнөговь аймаг, Эрүүл мэндийн яам, Уулуурхай хүнд үйлдвэрийн яам гэдэг энэ байгууллагууд бол ерөөсөө л ингээд 4 жилийн дунджаар бол нэг 60 хэдэн хувьтай. Энэ чинь эрсдэл нь бол 30-аад хувийн эрсдэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр бол эрсдэл нь өндөр хэвээрээ байгаад байна гэсэн л ийм дүгнэлт гарч байгаа юм л да. Тэгэхээр чинь нэг жилийнхээр биш бид нар ингээд олон жилийн дунджаар аваад үзэх юм энэ байгууллагууд ер нь л ингээд нэг зүйл мөшгөд яваад байгаа учраас энэ дээр бол нэлээд тийм хүчтэй анхаарч авилгатай тэмцэх газраарч холбогдох хангамжаа авах хэрэгтэй. Бид аавн ер нь бол авч ирсэн. За энэ байгууллагууд өөрсдөө хамгийн гол нь тийм их тийм хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Авилгын эсрэг одоо тодорхой тийм бодтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол ингээд саяын дурдгдсан нэр дурдгдсан байгууллагуудаас тийм ээ авилгын гэмтрэг шүүлийн зөрчилтэй шийдвэр гараад байна гэсэн юм гомдол санал янз янзын юм бол тасардгүй шүү дээ. За хоёлоо та бүхний одоо судалгаа хоёр хэсгээс бүрддэг гэж хэлсэн тийм ээ. За эхний хэсгийг ингээд ярьлаа. Хоёр дахь хэсгээр одоо ямар зүйлийг судалсан бэ? Хоёр дахь хэсгийн судалгааны дүн бас яаж гарсан бэ? Энэ судалгааны хоёр дахь хэсгээр бол бид энэ судалгаанд орсон 10,000 шахам хүн тийм ээ чинь Монголын насан турш 2 сая иргэнийг төлөөлсөн 10,000 хүнээс авна гэдэг бол нэлээд тийм төврийн хувьд бол хангалттай төвөр л дээ. Тэгээд эндээс бол авилга Монгол улс дахь авилгын ерөнхий нөхцөл байдал тийм ээ авилга юунаас болоод ингээд ийм байдалтай байна гэдэг ийм ерөнхий одоо дүгнэлтүүдийг хүмүүсээс авсан. Тэгээд харамсалтай нь энэ судалгааны дүнгээс харах юм бол тодорхой нэр бүхий байгууллагуудын одоо итгэх иргэдийн итгэл бол маш их суларчээ. Жишээлбэл сүүлийн 2 жил дараалан шүүхийг бол хүмүүс авилга их өндөртэй байгуулга гэж үзсэн байна. Судалгаанд орсон улсуудаас ингээд хаана авилга их байна уу гэдээ асуухаар бид бол тодорхой нэр заахгүй ингээд асуухлаар шүүх гэж хариулсан хүмүүсийн хувь бол хамгийн өндөр байж байгаа. Талаас илүү хувь. Энэ жил бол 53% нь одоо 9555 хүний 53% нь шүүхэд авилга байна гэдгийг илэрхийлсэн. Энэ бол хамгийн өндөр үзүүлэлт болчоо. Тэрний дараа жишээлбэл гайлийн байгууллага тийм ээ. Тэгээд мэрэгжлийн хяналт, газрын алба гэдэг ингээд яг бас л жагсаахан бол ингээд ийм дүнтэй болж байгаа. Тэгэхээр энэ дээр их тийм сэтгэл эмзэглүүлж байгаа нэг юм бол шүүхэд итгэх хүмүүсийн итгэл ингэж буурсан өөрөө маш ноцтой хөрөлтэй тийм ээ. Шүүхэд итгэх итгэлийг бол мэдээж тэр байгууллагын үйл ажиллагаа л одоо нийл одоо хүмүүст харагдаж байгаа байдал ийм байдалд оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр яг бусад салбарт асуудал байх юм бол хүмүүст бас нэг ийм итгэл байх юм бол найдвар байна тийм үү? Юу гэсэн байна тэгэхээр за миний эрх зөрчигдөөд тийм ээ ингэх юм бол би шүүгүүд хандаад эрхээ сэргийлгэж болох юм. За энтэй ингээ маргаан үрсгэлээ тийм ээ. Тэгэх юм бол шүүгүүд хандаад нэг ингээд асуудлаа шийдвэрлэж болох юм гэсэн итгэл байж ивэл бас найдлага тасраагүй байна гэж үзэж болно. Тэгтэл энэ одоо эрхийн сэргээдэг, маргааныг шийдвэрлэдэг, хариуцлага тооцдог энэ субъект, энэ байгууллага маань өөрөө хүмүүсийн итгэлийг алдна гэдэг бол нийгэмд ер нь нэг журам тийм ээ хуулиас шударга юм байж болно гэж итгэхэд одоо хэрэгэлзээтэй болчихдог. Хамгийн аюултай юм энэ байна л да. Яг нь бусад байгууллагууд ингээд бас дор бүндээ ингээд хичээгээд ажиллаад идэг. Хэрвээ шүүх өөрчлөгдөж, шинжлэгдэж энэ хүмүүст одоо итгэл найдвар төрүүлж чадахгүй бол ер нь их тийм асуудал үүснэ л гэсэн үг бол таарч байгаа юм л да. За судалгааны эхний хэсэгтээ болон сүүлийн хэсгийн нэг 2-3 асуултуудыг ингээ хооронд нь ингээ уялдуулаад аваад үзэх юм бол эхний хэсэг дээр ч байгаа сүүлийн хэсэг дээр ч байж байгаа. Ер нь бол яагаад авилга байна вэ гэдэг юм уу? Иймэрхүү асуултуудаас ингээд хариулсан хариултаас дүгнэлт хийгээд үзэх юм бол ер нь төрийн байгууллагууд
одоо энэ хүмүүсийн орчин үеийн нэг амьдралын хэмнэл, хүмүүсийн бизнес эрхэлж байгаа хурд, тийм ээ. Энэ болгонд нийцэж ажиллаж чадахгүй төрийн байгууллагын хурд их удаан байна. Мэдээлэл, хүмүүс ч мэдээллийг их хурдан авч байна, тийм ээ. За аливаа шийдвэрийг их хурдан гаргах шаардлагатай байна. Тэгтэл төрийн байгууллага энэ хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй. Жишээлбэл судалгаанд орсон улсуудаас ингээд яг авилгын шууд тохиолдол буюу та сүүлийн 1 жилийн хугацаанд ингээд төрийн байгууллагын албан тушаалтанд авилга, шан харамж, бэлгэсэлт өгсөн үхэд бол нэлээд тодорхой хувь нь бол өгсөн гэж хариулж байгаа. Энэ улсуудын 70% нь яагаад өгсөн гэдэг дээр хариулахдаа бол ажлаа хурдан бүтээх хэрэгцээ шаардлага гарсан гэж байгаа. Тэгэхээр энэ чинь хүмүүсийн өөрсдийнх нь хэмнэл их хурдан болчиход байдаг. Төрийн байгууллагын дотор шүүхийн ч асуудал мөн яригдсан шүү дээ. Маш удаан. Тийм ээ? Нэг юм дүлгнээл ямар шийдвэр гарах гэдэг нь мэдэхгүй ингээл байлгаад байдаг. Эсвэл ингээ мэдээлэл өгөхдөө маш хойрог, мэдээлэл нь ийм хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй ил тод босч гэдэг юм уу. Тэгэхээр хүмүүсийн ур чадвараас ч хамаарч байгаа, ажлын зохион байгуулалтаас ч хамаарч байгаа. Дээр нь төрийн байгууллагын энэ нэг маш их тийм одоо ачаал өндөр. Тийм ээ? Ийм байдлаас ч бас янз янзын байдлаас хамаарч байгаа. Удирдлага менежментээс ч хамаарч байгаа. Тийм учраас төрийн байгууллагууд Монгол улсад байгаа энэ захиргааны болоод орон нутгийн захиргааны тэгээд энэ хууль шүүхийн байгууллагуудын хорд бол маш их өндөр байхгүй болохгүй нэ гэдгийг энэ удаагийн судлага бол бас харуулдаг. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье.